17 дугаар жарны сайжруулагч хэмээх усан бааш жилийн босгон дээр нэр бүхэн иргэд төрийн дэд одон медалаар ингрэмэллаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлихаар энэ өдөр хөдөлмөрийн гавьяаны улаан түгээн одонгоор аймгийн засаг даргын хамгааллын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсэн дарга Пэрнлэн Баяр сайхан шагнасан юм а. За энэ бол аймгийн засаг даргын хамгааллын газрын хамт олонны төр зэсгээс үндэсэн үнэлгээний нэг үзүүлэлт гэж ойлгож байна. За нөгөө талаас иргэдүүлчих төрийн үйлчлэгийг бол улам санаа хүрээний сайжруулаарай гэсэн төр зэсгийн захиас гэж хүлээж авч байна. Ингээд төр зэсгтээ баярлалаа, дахамжуудаа баярлалаа, хамгааллын газрын хамт олондоо баярлалаа. Бүгдээрээ сар шиндээ сайхан шинцгээрэй. Алтан гац одонгоор аймгийн засаг даргын хамгааллын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Бадмын Жаргал сайхан, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Норосрынгийн цас чихэр, архив бичих хэргийн эрхлэгч Бат Жаргалын ариуна, Дархан сумын 13 дугаар багийн засаг дарга Бат Үлзэн Нямбаяр, Орхон сумын Баян Үлзэт багийн Ахмад Настан, Дамбаар андрын Дамдын Жанц, Дархан сумын 7 дугаар багийн Ахмад Настан, Нарангийн Долгор сүрэн, Дархан сумын Ахмад Настан, Дашт Цэрэнгийн Нина, Орхон сумын Баян Үлзэт багийн Ахмад Настан, Шоохрын Саашка, Дархан сумын 15 дугаар багийн Ахмад Настан, Гончгийн Шаалуу, Политехникийн коллежийн сургалтын менежер Дарин Чулууны Чадрабал нарын нэр бүхийн хүмүүсийг шагнан урамшуулсан юм а. Ерөнхийлөгчнөөр алтан гац орнд шагнаглаа. 34 жил ажилласан. Монгол Ардын арим зааг Орхон сумын төвшөнд бас аж ахуй нэгж төрийн байгууллагт бас удирдах гүйцэтгэх тушаалын ажлыг 34 жил олгошаад тэжбэртэй гарсан. Энэ шагнал маань Орхон сумын ард түмэн ах дүүнэр хань үл үр хүүхэд бүгдээрийн нарч тус гэж ойлгож байна. Хүнсний байгууллагт 35 жил ажилласан. Тэгээд төрийн дэд шагналаар шагнаж байгаа төр зэсгтээ баярлалаа. Төрүүлсэн ажаажаа хоёрлоо баярлалаа. Миний энэ шагнад бол миний үе хамт ажиллаж байсан бүх хамт олонны минь хөдөлмөрийн үр шингэсэн сайхан шагналаа гэж одоо тэр улсуудаа баяр хүргье. Тэгээд баярлалаа. Хөдөлмөрийн хүндэт медалаар Дархан аймгийн мэдээлэл технологийн албаны дарга Хорлоо новын Соёл Эрдэнэ, Дархан сумын 7 дугаар багийн Ахмад Настан, Володягийн Саран Дагин нарыг тус шагнасан юм а. Юуны өмнө сар шинийн босгон дээр төрийн шагналаар шагнуулсан нийт хүмүүстээ сар шинийн баярын мэнд хүргэе, мөн дахин баяр хүргэе. Тэгэхээр Дархан аймгийн хэвлэл мэдээллийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. За үүнээс сүүлийн 10 жилийн хугацаанд Дархан аймгийнхаа мэдээллийн технологийн албанд за Дархан аймагт мэдээлэл технологийн бодлогыг хэрэгжүүлэх заман аймгийн иргэдийн хурал засаг даргын хамгааллын газрын үйл ажиллагаа бодлогыг шийдвэрийг иргэд олон нийтэд мэдээлэх чиглэлээр заман одоо Дархан аймгийнхаа онцлог үйл явдлууд түүхэн шийдвэрүүдийг одоо архивлан хадгалан техник өсөндөө аймгийнхаа түүхийг бичижүүлэх энэ хариуцлагатай ажлыг болоод манай хамт олон гүйцэтгэж ирлээ. Тэгэхээр яг аргагүй мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэх бол багийн ажиллагаа. Тэгэхээр өдөр бүр хамтдаа ажиллаж, хамтдаа хичээж ажилладаг албаныхаа нийт хамт олондоо болон аймгийн иргэдийн хурал засаг даргын хамгааллын газрын нийт хамт олондоо за мөн одоо өдөр тутам бидэнтэй байн хамтарч ажилладаг төв орон нутгийнхаа сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудаас энэ ашрамд талархал илэрхийлье. Тэгээд дандаа завгүй байдаг одоо ханыгаа байнга ойлгож идэг одоо хандаа хүүхдүүдтэй бас хайртай шүү гэж хэлье. Тэгээд энэ хороо төрүүлж өсгсөн ээж авдаа бас энэ ашрамд яг энэ цаг мөчид баярлснаа бас илэрхийлмээр байна. За шагналыг аймгийн удирдлагууд гардуулуугч баяр хүргэн ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн сар шинийн мэнд төвшүүллээ.